шулууны өнцгийн коэффициентийг ол гэж. Шулууны өнцгийн коэффициентийг ол. Коэффициентийг ол. За шулууны өнцгийн коэффициент нь уг шулууныг OX тэнглэгийн дагуу эсрэг OX тэнглэгийн эсрэг чиглэлтэй үүсгэх өнцгийн тангенстай тэнцүү учраас тангенс 45 градус. За энэ бол нөгөө өнцгийн коэффициент k-тай тэнцүү. Тангенс 45 градус бол нэгтэй тэнцүү. За энэ бол Е хариулт байна. За B-гийн 15. За B-гийн 15 өнцг нь энэ 45 градус нь 60 градус өгөгдсөн. За тэгвэл мөн ялгаагүй саяны аргаар тангенс 60 градус тэнцүү. Язгуурын дор 3. За энэ А хариу байна. За C-гийн 15. C-гийн 15. За одоо энэ өнцгийн 30 градус өгөгдсөн. Тэгвэл тангенс 30 градус гэдэг бол 3-ны язгуур дор 3 буюу за мөн А хариу байгаа. За D-гийн 15. D-гийн 15 адилхан 45 градус өгсөн байна. Тэгвэл тангенс 45 градус гэдэг бол нэгтэй тэнцүү. За энэ мөн Е хариу байгаа. Шулууны өнцгийн коэффициент нь 1 гарч байна.